Сүүлийн жилүүдэд технологийн хөгжил мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлсэн. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдийн цахим хуудастай онц ноцтой гэмт хэрэг, осол зэргийн мэдээлэл, бичлэг, зургийг олон нийтийн анхаарал татах зорилгоор нийтлэх явдал нэмэгдэж байна. Энэ нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг ноцтой зөрчсөнд тооцогддог юм. Мөн хүний эрхийг хүндэтгэх зарчимтай зөрчилдөж, нийгэмд олон талын сүрэг үр дагавар бий болох хэрэгсэлтэйг мэргэжилтнүүд хатуу анхааруулж байна. Хэвлэл мэдээллийн салбар бол зөвхөн мэдээлэл түгээх хэрэгсэл биш ээ. Энэ нь хүний эрх, нэр төр, нийгмийн үнэт зүйлийг хамгаалах үүрэгтэй салбар. Гэвч зарим хэвлэл мэдээллийн байгууллага хандлтын төлөө талигаачийн ар гэрийнхний зовлон шанал, хохирогчийн хувийн мэдээлэл, тэр бүхэл амь насаа алдсан мөчийн дүрс, сэтгэл сэртгийлгэм дүрс контентыг олон нийтэд түгээж байгаа нь ёс зүйн ноцтой зөрчил хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Нэг хүний эмгэнэл нөгөө хүний сонирхол татах контент болж хувирсан энэ үзэгдэл хэвийн зүйл биш юм а. Осол амиа хорлолт хүчирхийллийн бичлэгүүдийг тасралтгүй үзэж буй хүүхэд залуусын сэтгэл зүйд айдас төгшөөр төрүүлэхээс гадна хүчирхийллийг энгийн зүйл мэтэр хүлээн авах хандлагыг бий болгох эрсдэлтэй түнчлэн амиа хорлолттой холбоотой мэдээллийг хариуцлагагүйгээр түгээх нь дуурайлган үйлдэх сүрэг үр дагаврыг дагуулах эрсдэлтэй байдаг байна. Нийгмийн сүлжээнд юм оруулалт одоо элдв бусын бичлэг ч юм уу тэр худал мэдээлэл оруулж байгаа нь ёс зүйн сэтгүүлчийн үйлдэж байгаа үйлдэл мөн түүний зэрэгцээ одоо эдийн засгаас болоод арга буюу бас хийх бас үйлдэлүүд бас байдаг. Ихтэй мэдээж мэрэгжлийнхаа үнцнийг хайрлаад мэрэгжилтэй хайртай бол аль болох тийм юм нийтлэх түгээхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Ялангуяа тэр хүний одоо сая өнгөрсөн 2-3 хоногийн өмнө болсон тэр дуучин залуугийн амиа оруулж байгаа тэр лайвыг энэ төр бол мэрэгжлийн зарим редакцууд түгээсэн нь бол өөрөө ёс зүйн хувьд бол маш том алдаа байхгүй. Одоо зүй зохисгүй мэдээллүүдийг хэрвээ редакцууд сонгож гаргаад байх юм бол хэвлэлд итгэх итгэл нь иргэдийн одоо итгэл буурна. Ингэснээрээ бол тухайн хэвлэл мэдээллийн салбартаа бол цаад алсуураа бол одоо маш хор хөнөөлтэй ийм үйлдэл болдог. Ягаад тэгэхээр иргэд бол хуучин бол одоо хэвлэл мэдээллийн хэрэгслийг бол одоо хамгийн үнэн бодиттой мэдээллийг хүргэдэг гэж итгэдэг байсан бол яг энэ итгэл бол буурдаг. Нэгдүгээр. Хоёрдугаар ер нь бол ёс зүйн зарчим дээрээс тусгасан байдаг. Альва одоо дуйлан шугамтай сэртгийлгэм ийм мэдээллүүдийг бол одоо бас яаж гаргах вэ гэдгийг бол дүрмэндээ тусгасан шүү дээ. Тэгэхээр дүрмийн хүрээндээ ажиллах хэрэгтэй юм аа. Өнөөдөр манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүл хандлт авах тэгээ хүмүүсийн одоо хэрэглэгчийн тоог нэмэхийн тулд л альва мэдээлэл ямар нэгэн цензур шүүл төргөөр гаргаад байгаа нь бол буруу. Мэдээж одоо нийгэмд бол маш их дуйлан шугамтай одоо сэртгийлгэм үйл явдал өдөр болгон тохиолдож байдаг. Тэрний одоо хор хөнөөл гэдэг юм уу иргэд нийгэмд үзүүлэх нөлөөг нь сайн тооцохгүйгээр барьж авч мэдээлнэ гэдэг бол хамгийн буруу эрсдэлтэй ийм алхам. Мэдээлэл түгээх эрх чөлөө нь бусдын эрх, нэр төрийг хохирох зөвшөөрөл биш юм а. Хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтийн анхаарлыг татахын тулд ёс зүйгээ умартах бус мэдээллийн үн цэнийг нийгмийн хариуцлагатай хослуулах шаардлагатай байна. Өнөөдөр хандлтын тоо хэдэн мянгаар өсөхөөс илүүтэйгээр маргааш нийгэмд ямар нөлөө үлдээх вэ гэдэг асуулт сэтгүүл зүйн салбарын өмнө тулгарч байна. Учир нь сенсац хөөсөн мэдээлэл төр зүрийн ашиг авчирдаг бол ёс зүйтэй сэтгүүл зүйн олон нийтийн итгэлийг удаан хугацаанд хадгалж чаддаг онцлогтой. Иймд сэтгүүл зүйн ёс зүйг ноцтой зөрчсөн хэвлэл мэдээллийн редакцид гомдол ирвэл хэвлэл мэдээллийн ёс зүйн хороо хуралдаж ёс зүйгүй хэвлэл мэдээллийн байгууллага гэж олон нийтэд зарлах гэх мэт хариуцлага тооцдог байна. Яг ийм алдаа гаргасан гэд хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирэх юм бол хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хороонийг авч хэлцдэг. Ёс зүйн хороо 15 гишүүнтэй 15 гишүүн бүгдээрээ сууж хагаад хуралдаад тэр хурлаараа яг ямар алдаа гаргасан байна вэ гэдгийг техлийг тал талаас нь авч хэлцэн. Тэрний дараа тэр алдаанд нь таарсан шийтгэлийг ярьдаг гэсэн үг. Яг шийтгэл гэх юм бол хэвлэл мэдээллийн зөвлөлөөс бол тухайн редакцийг нэрийг олон нийтэд зарладаг. Хүн нэрээ тогс өдөө гэдэг те аливаа байгууллага дээр нэр төр гэдэг бол хамгийн том шийтгэл өгдөг. Тийм болохоор энэ байгууллага ёс зүйн алдаа гаргасан гэж зарлах нь нэр төрд нь халдж байгаа асар том шийтгэлээ л гэсэн үг. Хүчирхийлэл цочирдом дүрс бичлэгийг давтамжтай үзэх нь хүүхэд өсвөр насныхан болон эмзэг бүлгийн иргэдийн сэтгэл зүйд дарамт учруулж айдас түгшүүр нэмэгдэхэд хүргэдэг. Мөн амиа хорлолттой холбоотой мэдээллийг буруу хэлбэрээр түгээх нь дуурайлган үйлдэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг шуурхай хүргэхээс гадна нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж ёс зүйн дүрм журмыг чанд мөрдөх шаардлагатай байгаа юм. Харин иргэд мэдээлэл хүлээн авахдаа их сурвалжийн үнэн бодтой
байдлыг нягтлж шалгах шаардлагатай байдаг байна. Мөн хүний эрхийг зөрчсөн сэтгэл сэртийлэн агуулгыг түгээхгүй байх нь нийгэмд эрүүл мэдээллийн орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой байна.